Сайн байна уу? NRCC компанийн судлаач Инх Очир байна. Би та бүхэнд өнөөдөр манай компаниас улирал болгон гаргадаг хэрэглэгчийн итгэлийн судалгааны 2024 оны 4-р улирлын төвжирлийн хэсгийнх нүүр дүнг танилцуулахад бэлэн байна. За, судалгаанд хамрагдсан өдөө амьдардаг иргэдийн 96.7% нь зам дээр огт төвжирдэггүй байхад хотын иргэдийн 3.1% нь огт төвжирдэггүй гэжээ. Энэ нь өмнөх улирлаас 1.8 пунктээр өссөн. Харин судалгаанд хамрагдсан иргэдийн 17.4% нь замын төвжирэл өнгөрсөн жилдээ харьцуулахад хэвэндээ байгаа гэсэн бол 35.1% нь нэмэгдсэн гэж хариулсан байна. За, нэмэгдсэн гэж хариулсан хувь нь өмнөх улиралтай харьцуулахад 1.7 пунктээр нэмэгдсэн. За, төвжирлийг бууруулах арга хэмжээний сандлыг авахад судалгаанд хамрагдсан иргэд маань 22.4% нь дэд бүтэц, харин 13% нь нийтийн тээвэр, 8.7% нь замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна.